Европын холбоо Израиль улсыг Газын зурвасны хүмүүлийн хямралд буруутгаж байна. Европын холбоо Оросын холбооны улсын эсрэг 17 дахь багц хориг авах хэмжээгээ баталсан байна. Америк нэгдсэн улс Пуутингийн довтлогоноос хамгаалах 175 тэрбум $1 өртөгтэй алтан дээвэр системийн төлөвлөгөөг танилцууллаа. Япон улсын хөдөө аж ахуйн сайд амьдралдаа нэг ч удаа будаа худалдаж авч үзээгүй гэсэн шалтгааныхаа улмаас огцорсон байна. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Сирийн улсад иргэний дайн дэгдэж болцошгүй талаар анхаарууллаа. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид AFP агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар дэлхийд дахин өрнөж байгаа цаг үеийн мэдээллийг танд хүргэнэ. Израиль улс Газын зурвас дахь дайралтаа уламжлалж хүмүүлийн тусламжийг 2 сарын турш хаасан асуудлаар Европын холбоо хамтын ажиллагааны гэрээгээ дахин хянаж шаардлагатай бол туслах талаар хэлэлцэхээр шийдвэрлсэн байна. Энэхүү шийдвэрийг өнөөдөр Европын холбооны 27 гишүүн орны 17 гадаад хэргийн сайд дэмжсэн байгаа юм. Нидерланд улсын гадаад хэргийн сайд Каслер Вилдкамп энэ сарын ихээр энэхүү санаачилгыг дэвшүүлсэн байжээ. За тиймээс Европын холбооны олонхоос дэмжлэг авсан тул Европын комисс Израиль хүний эрхийг хүндэтгэх үүргээ зөрчсөн эсхийг шалгаж Европын холбоо Израилийн хоорондын худалдаа, дипломат харилцааг тодорхойлдог холбооны гэрээний 2 дугаар зүйлийг дахин үнэлэхээр болсон байна. Европын холбооны гадаад бодлого аюулгүй байдлын төлөөлөгч Кай Каллас Брюсселд сэтгүүрчдэд хурлын дараа мэдээлэл өгөх үедээ зэнх хэлсэн байна. Уг 2 дугаар зүйл юу гэж тусалсан байдаг вэ гэхээр Европын холбоо болон Израиль улсын харилцаа нь хүний эрх ардчилсан зарчимд тулгуурлана. Эдгээр нь хоёр талын дотоод ба гадаад бодлогыг чиглүүлж гэрээний салшгүй бүрэлдэхүүн болно гэж заасан байдаг. Израиль улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч Орен Мармерштейн энэ шийдвэрийг шүүмжилж нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдээлэл хийсэн байна. Тэрээр Израиль улс Хамасын өдөөсөн дайнд өөрийгөө хамгаалсан байр суурьтай байгаа гэсэн байна. Мөн Америк нэгдсэн улсын дэмжлэгтэйгээр хийсэн гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх олон саналыг Израиль зөвшөөрсөн ч гэлээ Хамас бүрэлэл татгалзсан гэж Европын холбоод сануулсан байна. Орен Мармерштейн ярилцлагынхаа төгсгөлд Израиль улс Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай хэлэлцээр хийхэд нээлттэй хэвээрээ байгаа гэдгийг тодтогсон байна. Европын холбоо бол Израилийн хамгийн том худалдааны түнш байна. Хоёр талын худалдаа жилдээ 45 тэрбум евроогоос давдаг. Хэрвээ талуудын харилцаа Газын зурвасны энэхүү мөргөлдөөний улмаас муудаж эдийн засаг, худалдаа, гадаад харилцааны хувьд холдох юм бол ялангуяа Израилийн хувьд илүү хохиролтой байх нь бол мэдээж байна. Ирланд, Испани гэх хоёр улс 15 сарын өмнө Европын комиссийн дарга Урсула фон дер Лайнд захидал хийлгээж энэхүү гэрээг дахин нээх авч үзэх санал дэвшүүлсэн ч гэлээ тухайн үед бусад орнуудын дэмжлэгийг бол авч чадаагүй юм байна. Зарим Израилийн ойрын түнш гэгддэг Нидерланд улсын зүгээс Газын зурвас дахь хүмүүлийн тусламжийг хааж байгаа үйлдэлийг олон улсын хүмүүлийн хуулийг зөрчиж байгаа гэж үзсэн тул хамтын ажиллагааны гэрээний 2 дугаар зүйлдээ тийхүү зөрчилдөж байна гэж үзсэн байна. Мянмар гарагийн уулзалтын өмнө Бельги, Финланд, Франц, Ирланд, Люксембург зэрэг 9 улс энэхүү санаачлагыг дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн бол тухайн өдөр нь Дани, Эстони, Малта, Польш, Румын, Словаки 6 улс нэмэгдсэн байна. Израилийг тууштай дэмждэг Австри ямар нэгэн сөрөг байр суурь илэрхийлээгүй бол Болгар, Хорват, Кипр, Чех зэрэг улс орнууд эсэргүүцсэн байна. Зарим Латви улс төвийг сахисан байр суурьтай байсан байна. 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Хамас бүлэглэл Израиль улс руу гинтийн довтлогоо хийснээр эхэлж байсан энэхүү Газын зурвасын мөргөлдөөнд Европын холбооны байр суурь эхнээсээ л хуваагдмал байсаар ирсэн гэж хэлж болно. Өмнөх төлөөлөгч Жозеф Боррелл өнгөрсөн 11-р сард Израильтай харилцаа холбоогоо түрх хугацаанд зогсоох саналыг анх гаргаж байсан байна. Тухайн үед Израилийн гадаад хэргийн сайд болон Европын холбооны төлөөлөгчид хаалттай уулзалт хийж байсан. Тухайн уулзалтыг Кай Каллас даргалсан байдаг. Тухайн үед 2 дугаар зүйлийг дахин хэлэлцэх тухай яриа сүгдөөгүй. Харин хүмүүлийн тусламжийг 11-7 хоногийн турш ийхүү хоригдсан явдал нь өнөөдөр Европын холбоо Газын зурвас дахь хүмүүлийн хямралд Израиль улсыг буруутгах чиглэлд байр суурь хандлага нь эргэсэн байгааг боддоор харуулж байна.
Европын холбооны гишүүн орнууд Орос улбаны улсын эсрэг 20 арга хэмжээний 17 дахь багцыг албан ёсоор баталлаа. Европын холбооны гадаад бодлого аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгч Кай Калласын хэлж байгаагаар энэ удаагийн хориг нь Орос улбаны улс газрын тосны хоригийг тойрон гарахын тулд ашигладаг сүүдрийн флот гэгддэг 200 гаруй хөлөг онгоцуудыг чиглэх юм байна. Түүнчлэн Европын холбоо нийт 75% хүн хуулийн этгээдийг харж ихсаалтанд нэмж оруулсан байна. Үүний үр дүнд хоригт хамрагдсан байгаа этгээдийн нийт тоо 2500-аас хөлөг онгоцны тоо 300-аас давсан тухай Европын холбооны өндөр албан тушаалтнууд Брюссел хотод босон хэвлэлийн банк хурлын үеэр мэдээлсэн байна. Одоо Европын комисс Орос улбаны улсад тавигдах 18 дахь буюу дараагийн багц хориг арга хэмжээг боловсруулж байгаа юм байна. Шинэ багц хориг нь банкны салбар, байгалийн хоолойнууд, Оросын сүүдрийн усан флотын хөлгүүдэд чиглэнэ гэж үзэж байна. Урсула фон дер Лайен мөн Оросын түүхийн нефтийн тогтоох хязгаарыг бууруулах сарлыг дэвшүүлсэн байна. Энэхүү дээд хязгаарыг 7-гийн бүлгийн орнууд 2022 оны сүүлээр нэг баррел нь $60 гэж тогтоож байсан ч Орос улбаноос өнөө хүртэл энэ түвшнөөс өндөр үнээр арилжаа хийсээр байна. Европын холбоо энэхүү Америк нэгдсэн улсыг хүлээхгүйгээр Орос улбаны улсын эсрэг 20 арга хэмжээнүүдэд огцом нэмэгдүүлж байгаа нь энэ. Орос улбаны улсын эсрэг 20 арга хэмжээнүүд авах гэхээс гадна Америк нэгдсэн улс болон Европын холбооны зөрчилдөөнтэй байгаа бас нэгэн чухал асуудал нь дайн дуусны дараах нөхцөл байдал байна. Дональд Трампын зүгээс Орос улбаны улстай эдийн засгийн харилцаагаас сэргээх хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлж, гэхдээ Орос улбаны улс их хэмжээний ажлын байр, эдийн засгийн өсөлтийн боломжийг бий болгож чадна гэж хэлсэн баг. Зарим Европын холбооны зүгээс Орос Украины нутгаас цэргээ бүрэн гаргаж, тогтвортой их тайвныг хангаагүй цагт 20 арга хэмжээгээ цуцлахгүй гэсэн байр суурьтай байна. Үүнээс гадна Европын холбооны ихэнх гишүүн орнууд Москва дайны нөхөнд төлбөр төлөх хүртэл Орос улбаны улсын зарцаасан байгаа хөрөнгийг ойролцоогоор 210 тэрбум еврог чөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Мөн Европын комисс энэ оны эхээр 2027 гэхэд Орос улбаны улсаас импортлдог бүх төрлийн эрчим хүчийг бүрэн зогсоох төлөвлөгөөг танилцуулсан байгаа нь Европ болон Орос улбаны улсын худалдааны харилцаад томоохон өөрчлөлт авчрах алхам болж байгаа юм. Дараагийн онцлог мэдээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Алтан дээвэр гэх нэртэй пуужингийн товтлогооноос хамгаалах дэвшилтэт системийн төлөвлөгөөг танилцуулсан байна. Энэхүү томоохон төлөвлөгөө нь Америк нэгдсэн улсыг дэлхийн альж үнцгөөс бүр сансраас ч хөөрөсөн пуужингийн дайралтаас хамгаалах зорилготой юм байна. Энэ талаар Дональд Трамп цагаан ордны зөөвөн өрөөнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөд хэлсэн байна. Энэхүү төслийн зардал хугацаа аль нь амбицтай гэж хэлж болно. Дональд Трамп төслийг өөрийн бүрэн эрхийн хугацаа дуусгахаас өмнө бүрэн дуусгахыг хүсэж байгаа юм байна. Түүний тооцоололоор Алтан дээвэр системийг хэрэгжүүлэхэд нийтдээ $175 тэрбум зардал шаардагдана. Иргэжлийн төсөвт эхний шатны барилгын ажилд нь бүтээн байгуулалтын ажилд нь $25 тэрбумыг тусгахаар төлөвлөсөн байна. Дональд Трампын төлөвлөгөөний гол цөм нь пуужинг мэдрэх болон устгах чадвартай хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд байрлуулах явдал юм байна. Тодорхойлбол энэ систем нь пуужинг, усан онгоц эсвэл газар доор хөөрөгчөөс хөөрөсний дараах хэдхэн секундын дотор устгах чадвартай мянган жижиг хиймэл дагуулуудаас бүрднэ гэсэн. Хэдхэн жилийн өмнө ийм хэмжээний хиймэл дагуулын сүлжээ төсөөлхийн аргагүй байсан бол одоо бол техникийн хувьд боломжтой гэж үзэх талууд мэргэжилсэн байна. Elon Musk-ийн SpaceX компани өртөг багтай пуужин ашиглан интернет түгээх зориулалттай Starlink хиймэл дагуулуудыг дэлхийн тойрог замд хөөргөсөөр байна. Одоогийн байдлаар 7000 орчим хиймэл дагуул ажиллаж байгаа их мэдээлэл. Энэ сансраас пуужингийн товтлогооноос хамгаалах системд шаардлагатай тоотой ойролцоо үзүүлэлттэй гэж салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Тэгэхдээ Дональд Трампын энэ шийдвэр цаг үеэ олсон чухал алхам байсан уу гэсэн тухайд шинжээчдийн байр суурийг харах юм бол стратеги олон улсын судалгааны төвийн пуужингийн хамгаалтын хөтөлбөрийн захирал Том Карако Алтан дээвэр төслийг эртнээс хэрэгжих ёстой байсан чухал санаачлага байсан гэж тодорхойлсон байна. Зарим энэ бүх боломж технологийн хувьд үнэхээр бодит зүйл үү гэдэгт эргэлзээтэй байна. The Concerned Scientists холбооны эрдэмтэн Паура Геригогийн үзэж байгаагаар ийм систем хэрэгжүүлэхэд маш өндөр өртөгтэй, төвөгтэй гэдгийг хэлж байгаа юм. Пуужингийн товтлогооноос хамгаалах системийг сансарт байрлуулах санаа Дональд Трампын их гаргаж байгаа нь анх удаа их биш. 1983 онд ерөнхийлөгч асан Рональд Рейган тухайн үеийн зөвлөлт холбоотой улсаас хөөргөх пуужинг замаас нь сүнөх стратегийн батлан хамгаалах санаачилгаа гэх нэртэй төслийг зарлаж байсан. Тухайд Рейган энэ бол маш том сорилт, бүрэн хэрэгжүүлэхэд энэ 100 ч хүрэлцэхгүй байж магадгүй гэж хэлж байсан байна. Эцэст нь зөвлөлт холбоотой улс нуран унаж Рональд Рейганы төсөөлөл бүрэн биелээгүй гэж хэлж байна. Одоогоор Америк нэгдсэн улс богино болон дунд тусгалтай пуужинг замаас нь сүнөөх чадвартай хэд хэдэн системтэй болсон байгаа.
Тухайлбал Patriot Purging систем олон жил амжилттай ажиллаж байгаа. За мөн цөөн тооны ICBM буюу төв алгасах баллистик пуужин устгах чадвартай төхөөрөмжтэй ч гэсэн болсон байна. Гэсэн хэдий ч одоо хүртэл олон тооны төв алгасах пуужин амжилттай устгах нь одоо хүртэл бараг биешгүй сорилт хэвээрээ төв алгасах баллистик пуужингуудын онцлог нь дайсны нутаг дэвсгэрийн гүнээс хөөргөдөг бөгөөд дэлхий рүү эргэж ирэхдээ дуунаас хурдаар ирдэг тул замынхаа эцсийн үе шатанд устгахад бараг боломжгүй үздэг юм. Мөн тэдгээр нь хамгаалтын системийг хуурах боломжтой байдаг гэж. Тиймээс хамгийн оновчтой устгах цаг нь тэд пуужингуудыг дөнгөж хөөрч эхлэх мөч бөгөөд ийм богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэхийн тулд сансарт маш олон тооны хиймэл дагуул сүнөөгч нарыг байршуулах шаардлагатай байдаг юм байна. Алдаа гаргасан тохиолдолд улс төрчид нь хариуцлагаа шуурхай хүлээдэг соёлтой Япон улсын хөдөө аж ахуйн сайд Taka Eto өнөөдөр огцорсон байна. Түүний огцорсон шалтгаан нь би өөрөө хизээж будаа худалдаж авч үзээгүй гэсэн мэдээлэл нь байна. Будаа нь өөрөө Япон улсын ард иргэдийн хувьд өдөр тутмын чухал хүнс нь. Гэтэл сүүлийн үед будааны хомсдол үүсэж үнэн өнгөрсөн жилийнхээс л гэхэд 2 дахин өссөн байгаа ийм үед хөдөө аж ахуйн сайд нь дэмжигчнэр байна. Надад байнга будаа өгдөг болохоор би өөр огт будаа худалдаж авч үзээгүй гэж хэлж байгаа нь ард түмнээс тасарсан мэт харагдаж иргэдийн уур бухимдлыг дээд зэгт нь хүрсэн байгаа юм. Улмаар иргэд түүнийг огцруулахыг шаардаж Taka Eto эцэст нь өөрөө огцрох хүсэлтээ өгөж ард иргэдээс ууршилт хүссэн байна. Хэрвээ түүнийг огцруулахгүй бол нөхцөл байдал хурцдаж засгийн газар тэр чигтээ тарах эрсдэлтэй байсан. Учир нь Taka Eto-гийн мэдээллийн дараа сөрөг хүчний намууд түүнийг огцруулах эсвэл парламентод засгийн газарт итгэл үл үзүүлэх санал оруулах гэж байгаа гэдгийг зарласан. Энэ үеэр засгийн газрын нэр хүнд унаж ерөнхий сайд Shigeru Ishibaгийн дэмжлэг 20% түвшинээр унсан байдаг. Тиймдээ ихэндээ Taka Eto-г кабинеттэй үлдээхээр төлөвлөж байсан Shigeru Ishiba эцэст нь огцрох саналыг нь хүлээн авч Taka Eto-гийн оронд өмнөх ерөнхий сайд Koizumi-гийн хүү Shinjiro Koizumi-г нэр дэвшүүлсэн байна. Дашин туртахад Японд дахь будааны хомсдлын гол шалтгаан нь олон 10 жилийн өмнөөс хэрэгжиж ирсэн анхандаа жижиг тариаланчдыг хамгаалах зорилготой байсан хуулиуд сүүлдээ шинэ тариаланчдыг газар эзэмших ашиглах боломжгүй болгосон гэж шинжээчид үзэж байдаг юм байна. Үүний улмаас олон мянган га газар тариалангийн зориулалтаар ашиглагдахгүй сул оршцоор байгаа юм байна. Энэ байдлыг өөрчлөх гэсэн засгийн газрын оролдлогууд хөдөө аж ахуйн хошоо болон хөдөө орон нутгийн эрх ашиг бүхий бүлгүүдийг эсэргүүцэлтэй тулгардаг юм байна. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын Сенатын сонсголын үеэр Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Сирийн шилжилтийн засгийн газарт дэмжлэг үзүүлэхийг олон улсаас уриаллаа. Ингэхдээ нэг анхаарал татсан үгсийг хэлсэн байгаа нь одоогоос хэдхэн 7 хоногийн дотор Сир улсын засаг захиргаа бүрэн нуран унаж асар том хэмжээний иргэний дайн дахин дэгдэж болзошгүй гэж хэлсэн байна. Өнгөрсөн 7 хоногт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Сирийн эсрэг хоргийг цуслах шийдвэр гаргасны дараа засаг захиргааны чухал өндөр албан тушаалтны ийм анхааруулга мэдээлэл хийсэн байгаа шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ тэрээр Иранда Сир улсад хуваагдмал байдал газар авч байна гэх утгатай үгийг хэлсэн байгаа нь шашин болон үндэсний цөөнхүүдийг чиглэсэн халдлага мөргөлдөөнүүд үе үе болж байгаатай холбогдуулан нөхцөл байдал хүндэрч тиймхүү иргэний дайндаа хүрч магадгүй гэж хэлсэн байж болох юм. Тэрээр цааш Иранда Дональд Трампын хоргийг цуслах тухай шийдвэр гаргасан гол үндэслэл нь бусад улс орнууд Ахмад Ашарагийн цэцгэргаанд тусламж үзүүлэх хүсэлтэй ч гэлээ Америкийн нэгдсэн улсын хоргийн улмаас болгоомжлж байгаа явдлаа гэсэн байна. Энэ ч өөрөө яг харахгүй үнэн гэдэг нь Дональд Трампын Сирийн хоргийг цуслах тухай шийдвэр зарлагдсанаас хойш 7 хоногч өнгөрөөгүй байхад өнөөдөр Европын холбоо Сир тавьсан хоригуудаа цуцлахаар болсон гэдгийг зарласнаас бол харагдаж байгаа. Хориг цуслагдаж байгааг Ахмад Ашара болон түүний цахилгааныхан сайшаан хүлээн авч байгаа. Гэхдээ өнөөдөр Марко Рубиогийн хэлсэн иргэний дайны анхааруулгын тухайд Сирийн талаас одоогор хараахан галт мэдээлэл хийгээгүй. Иргэн сануулгад Башар ал-Асадын дэглэмийн үед 2011 онд дэгдэж байсан 13 жил үргэлжилсэн иргэний дайны улмаас Сир улсад 600 мянган гаруй хүн амиа алдаж 12 сая хүн орон гэрээ орхин дүүрэхэд хүрсэн байдаг. Америкийн нэгдсэн улсын төрийн департаментын зүгээс өмнө шашин болон үндэсний цөөнхийг хамгаалах шаардлага тавьж хэрвээ биелүүлэхгүй бол хоргийг цуцлахгүй гэж анхааруулж байсан байдаг. Улмаар Ахмад Ашара тэдгээр нийгмийн цөөнхүүдийг хамгаалахаар амлаж байсан ч сүүлийн саруудад 2 удаагийн ноцтой халдлагууд гарсан гэдгийг иргэн сануулв. Тухайлбал өнгөрсөн 3 дугаар сард Асадын дагдаг байсан Исламын Алавит урсгалыг дагагч 900 орчим хүн шинэ төр засгийн газрын цэргүүд болон хуучин Асадын дэглэмийг дэмжигчдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан байна. Мөн албан бус мэдээлэлээр Асадын дэглэмийг дэмжигчид тухайн үед 450 энгийн иргэн болон 170 аюулаас хамгаалах албан хаагчийн амь насанд хүрсэн гэх тооцоолол байдаг.
Тэгээд түүнчлэн 5 дугаар сарын эхээр нийслэл Дамаск хот болон өмнөд Сүвайда мужид болсон мөргөлдөөний үеэр дөрөөс шүнзнүүд засгийн газрын харьяа засаг хүчнийхэн болон сүннит бүлэглүүдийн хооронд зөрчил үүсч 100 гаруй хүн амьсаа алдсан байдаг. Тэгээд эдгээр үйл явдлууд болохоос ч өмнө Сирдэг шашин үндэстний цөөнхүүдийн дунд Ахмад Аш-Шараагийн толгойлж байсан Хаид Тахрир Аршан бүлэглээс болгоомжлох хандлага байсан бол нуус биш. За энэ хүү бүлэг нь өмнө нь Ал-Каида бүлэглэлтэй холбоотой байсан тул одоо хүртэл нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбоо, замун Их Британи, Америк нэгдсэн улсад террорист байгууллага гэж ангилагдсан хിവэрэ байдаг. Ахмад Аш-Шараа өөрөө ч гэсэн Америк нэгдсэн улсын террористуудын жагсаалтанд бүртгэгдсэн хിവэрэ байна. Гэхдээ Америк нэгдсэн улсын өмнөх ерөнхийлөгч Жо Байден цэцэглэгээ өнгөрсөн 12 дугаар сард түүнийг баривчлахын тулд тавьсан байсан 10 сая $10 шагналыг зогсолсон юм. Яг түүнчлэн өнгөрсөн 7 хоногт Дональд Трамп Сауди Араб, Катар, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг Персийн булангийн орнуудад хийсэн ажлынхаа үеэр Ахмад Аш-Шараатай өөрийн биеэр уулзсан байдаг. Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжлэж байна. Хөтөлбөрийн хэсэгт бид зарим мэдээллийг товчоор хүргэнэ. Орос улбаны улсын хууль сахиулах байгууллагууд цэргийн бүртгэл хамрагдаагүй 20 мянган иргэншил авсан цагаачийг Украинд байлдуулахаар илгээсэн тухай хэрэг мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрикийн тас агентлагт мэдэгджээ. Тэрээр эдгээр иргэд Узбекистан, Тажикстан, Кыргызстан дэрхийг үсээгүй хүмүүсээ гэж хэлсэн байна. Бастрикийн тэднийг илрүүлэх зорилгоор Орос улбаны улсын цэрэг цагдаа үндэсний хамгаалтын алба хаагчдад цагаачдын суурьсан бүсэд байнга шалгалт хийх үүрэг өгсөн байгаа юм. Үүнийг ажилтнууд нар цэргийн хүчний дутагдлаа нөхөх зорилготой үйлдэл гэж харж байна. Өчигдөр Аз намхан далайн бүсийн хөрөнгийн зах зээл өсөлтөд хаагдлаа. Энэ нь Хятадын Төв банк эдийн засгаа дэмжих зорилгоор зээлийн хүүгээ 11-ээр бууруулсантай холбоотой юм байна. Тодорхойлбол Хятадын Ардын банк 1 жилийн зээлийн хүүг 3.1%-аас 3% болгож бууруулсан бол 5 жилийн зээлийн жишг хүүг 3.6%-аас 3.5% болгож өөрчилсөн байна. Үүний дараа Хонконгийн Хансен индекс 149%-аар өсөж, их газрын Хятадын CSI 300 индекс 0.57%-аар нэмэгдсэн байна. Умар Солонгос улсаас дөрвсөн 2 эмэгтэй нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн хуралдаанд оролцож, Умар Солонгосын их баригчдын үйлдэж байгаа хүний эрхийн зөрчлүүдэд хариуцлага тооцохыг уриалжээ. Хуралдаанд оролцсон 2 эмэгтэй нэг болох Кан Гюри, ковид-19 сар дахлын үеэр гэр бүлийн хамт цогтож чадсан ч гэлээ 3 найзыг нь Өмнөд Солонгос улсын киног үзсэн гэх шалтгаанаар цаасалсан талаар ярьсан байна. Мөн энэхүү хуралдааны үеэр нэгдсэн үндэсний байгууллагын шинжээч Элизабет Салман Умар Солонгосын ард иргэд 2020 оноос хойш туйлын тусгаарлагдсан нөхцөл байдалд амьдарч байгааг хэлж, олон улсаас анхаарал хандуулахыг хүссэн байна. Пакистан улсын гадаад хэргийн сайд Исхак Дар Бээжинд Хятадын гадаад хэргийн сайд Вангитай уулзсан байна. Талууд хоёр орны худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Уг уулзалтын дараа дипломатууд Афганистаны төр сайд Амир Хан Мутакитай уулзжээ. Уулзалтын үеэр Хятад Пакистаны эдийн засгийн коридорыг Афганистанд тэлж, бүс ба зам санаачлалын хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдвэрлсэн байна. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ анхаарлын тус явдал баярлалаа.